Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ, найруулагчдээ яриа нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн зочноор Монгол кино нэгтгэл төрийн өмчт үйлдвэрийн газрын захирал Төмөн Ил зайх маань уулзсан ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. Танд ч өдрийн мэнд хүргэе. За таны ажил төрлөн дээр хавржаа сайхан байна уу? Тэ сайн байна да. Ажил жоох ихтэй л байна. За Монгол кино нэгтгэл гэдэг газраар сонь сайхан юутай байна. Энэ жил түүхт 90 жилийн ой тохиож байгаа тийм ээ. Тэгж байгаа. 1935 оны 10 сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан байдیں۔ Алдарт 52 дугаар тогтоол. Ямар агуулгатай вэ гэхээр Монгол улсад кино бүтээх үйлдвэр байгуулах тухай. За тэгээд энэ 90 жил нь одоо тохиож байна. Тэгээд энэ 10 сарын 11-нэр хүндэтгэлийн тоглолт хийснээр энэ бүтэн жил тэмдэглэж байгаа энэ 90 жилийн арга хэмжээний ажлууд дуусна да. Тэгээд он гараад сая соёл спорт аялал жуулч залуучуудын яамны сайдын тушаал гараад ажлын хэсэг байгуулад ингээ ажилдаа орцсон. Эхний ажил маань 4 сарын 23-нд буюу одоо яг 7 хоногийн дараа Монгол кино судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхэлж байгаа юм. Чингис хааны музейд Оросын, Солонгосын, Польшийн, Хятадын кино судлаач профессорууд ирж илтгэлээ тавина. Мөн түүнчлэн Монголын хоёр судлаачийн бас Монгол киноны талаар илтгэлүүд тавих юм байна. За. Тэгэхээр Монгол кино судлал гэхээр ч одоо Монгол кино маань бас нэлээ одоо цар хүрээтэй одоо дэлхийн улсуудын эрдэмтэд одоо судлаач нар кино урлаг судалдаг хүмүүс маань судалж байгаа. Тэрийгээ ирээд Монголдо сайхан тайлган тавиад сайхан хилцүүлэх болох нь тийм үү? Тийм. Монгол кино сүүлийн үед гайгүй хөгжиж байна л да. Залуучууд сүрхэн байна. Энд тэнд сургууль сурч ирж байна. Дээрээс нь Монголын үндэсний кино урлагийн зөвлөл байгуулагдсан. Одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд кино урлаг дэмжих сан гэж одоо байгуулахтай. Бүр кино урлаг дэмжих хуулиар батлагдсан. Тэргүүрээ Монголын залуу уран бүтээлчдийн кино төслүүдийг шалгаруулад гас гадна кино наадмууд очиж кино төслийнхээ питчинг буюу танилцуулга хийдэг тийм ээ. Би ягаа энийг сайн мэдээд яриад байна гэхээр энэ ажлыг авахаас өмнө би кино урлагийн зөвлөлийн гишүүн байсан. Зөв. Тэгээд яг анхны шалгаруулалт эднэр анхны төслүүдээр дээр яг биеэр оролцож ирсэн байхгүй. Тийм болохоор нэг ярьж байгаа. Тэгэхээр одоо ер нь уялдаа холбоо нэлээд сайжирж байгаа гэж би ер нь таны саяны ярианаас ойлголоо л да. Кино урлагийн зөвлөл болон соёлын яам те ингээд кино нэгтгэл гурман. Одоо бол та очсноор уялдаа холбоо бүр сайжраад одоо ажлууд бол эрчимтэй явж эхэлж байгаа юм байна шүү дээ. Гэхдээ найдаж шүү дээ. Гэхдээ ханчааны сонирхолтой казус байгаа шүү дээ. Юу гэхээр Монгол кино нэгтгэл соёлын яамны харьяа бус байгуулга. Төрийн өмчин бодлого зохицуулалтын газрын харьяа байгуулга. Нэлээд 10 гаруй жилийн өмнөөс юм тогтоол гараад ингээд авцсан байт юм билээ. Одоо төрийн өмчт үйлдвэрийн газар гэдэг статустай, аж ахуйн тооцоотой, өөрөөр хэлбэл төсвийн байгууллага биш. Улсын төсвөөс ямар нэгэн тусалцаа дэмжлэг бол байхгүй. Өөрсдийнхөө орлогоороо өөрсдийнхөө зарлыг нөхөж явах хэрэгтэй ийм байгууллага. Одоо энэ асуудал чинь нэлээ одоо хил ам дагуулаад олон жилийн өмнөөс л яригдаад л идэг тийм ээ. Одоо Монгол кино нэгтгэл гэж нэг газар байгаад энэ одоо юу ч хийдин ингээд өмнөх нэг захирлуудын нэр их дурддагддаг. Тэгээд лидерэн шамжигдуулсан ч юм уу яадаг гэдэг гэл таны хүлээж авах байдал хэрэг. Гэхдээ яг би 80 онд Монгол кино нэгтгэл Улаанбаатарын мэдээ сонинд туслах найруулга шалгаруулж аавна гэсэн зарыг үзчихэд тэгэхэд 10 дугаар ангийн хүүхд байсан. Тэгээд шалгалтанд тэнцэжсэн. Тэгээд жигжцүүн багш намайг яа тааж авсан. Хүн чулууны нулимс кинонд туслах найруулагчаар би ажлын гараа эхэлжсэн байхгүй. За. Тэр үеийн кино үйлдвэр бол 500 гаруй ажилчинтай амьдрал буцалсан. Дээдлийн 3 давхрын зааланд ороход ч төсөөлтөй голд нь гамын зургуус суудсан, энэ талд нь Чингисийн Баатараас суудсан, нөгөө талд нь одоо юу гэдэг те хачсан бай. Уур амьсгал цаанаа гоо дандаа нөгөө алдартай мундаг хүмүүс зураг авалтын том жижиг павильон битүү өдөр болгонд хуваартай зураг авалтууд Чингис хаан кино яг эд авгдчихсэн мөгтөнгөр өвчнөд ор тийм ээ. За тэгэл тэр агуутай чандган цагаан өргөө өдөргөл ер нь их гоё буцсан газар байсан шүү дээ. Тэгээ яг 2 жилийн өмнө ажил авахд бол мэдээж тэр байдал арай өөрчлөгдсөн. Одоо үндсэн чиглэл юу гэхээр бол үндсэн олдог арга юу бол манай орлого бол түрээс. Зураг авалтын 2 павильон, дуу оруулалтын заалнууд, тэгээ офис өрөөнүүдээ хувцас жижиг хэрэгэл түүхэн машин гэр майхан сав гэдэг эдгээр гал түрээсэлж. Кино үйлдвэрлэлийн процесс бол ер нь хийгдэх байсан. Яг засгийн газрын тогтоолоор ганцхан л юм хийж байгаа. Тэрний юу гэхээр бол түүхэн хүрдгээд
засгийн газрын онцлог үйл явдлуудыг багтаасан түүхэн хүрдэгээд сард 20-25 минутын кино журнал шиху дээр үүдээ киноны архив тэрийг бол байж байгаа. Тэрийг олон хүн хийх хэрэгтэй юм уу? Яадаа хийдин гэсэн одоо хэрэг жинхэнэ гарч. зөв. Тэр чинь бодит тухайн үеийн сар болгонд болж исэн чухал үйл явдлуудын бичлэг авах, бодит бичлэг, дуутай, хууртай. 63 оны 8 сард хүмүүс яаж хувцсаж ирсэн яаж мэдэх вэ? Тэргээр л гарч. 68 оны 8 дугаар сарын дугаарыг үзлээ. Улаанбаатар хотын гудамжийн байсан байна, хүмүүс ингэжсэн байна. Засгийн газар ийм шиг яг амьд хроник хэрэгтэй байна. Судалгааны маш чухал материал болж үлдчихэв. Энийг бол үнэлээд байгаа. Тэгээ энд засгийн газар усаас санхүүж байгаа ганцхан юу бол ажил бол энэ. Тэгэхээр чанга гоё шүү. Одоо тэр том барилга чи одоо тэгээд барилгын одоо насжилт, барилгын ер нь чанар стандарт юу болж байна? Яг 70 оны барилга шүү дээ тийм ээ. 70 онд ашиглалтанд орсон нэг 4000 орчим метр квадрат том барилга 3 давхар савсуулгал ихтэй. Манай уран бүтээлчид одоо Сэнгэд дөрж найруулагч, дэлгэр баяр найруулагчээс ахвал тэгэл дууны тон мастер хөгжмөн зохиолч томоо хойд ингээл байгуул тэгэл өөр дуу оруулалтын студиуд эднэр залуу уран бүтээлчид өнөөдөр хүртэл нэг залуу онгод хамтлаг ирэл бид нэр хоёр өрөөгөө чинь туристмаар ингээ бид нөр өөрсдөө тохиолоод орё гэж ирж байгаа байхгүй. Бид нэр тэднийг дэмжинэ. Ягаад гэвэл бүтээлч хүмүүс гэх юм аа. Креатив бүтээлч хүмүүсийг бол би бол дэмжиж гэж боддог. Тэгээ угаасаа дэмж хүүхтэй. Манай журам дээр ч байгаа. Төрийн оролцоотой юм уу? Хүүхэд залуучуудын үйл ажиллагаа, соёл хүмүүжлийн ажлыг эрхэлж байгаа байгууллагуудыг бид нар бол дэмждэг. Дэмжих ёстой. Барилгын чанар бол одоохондоо гайгүй. Барилгын чанар яг насаараа бол 70 оны барилга дөнгөж 50 гаруй яагачгүй юм шиг. Гэхдээ үндсэн том засвар, капитал засвар бол нэг ч ороогүй. Яг хоо тухайн үед нь жоохон ингээд юм одоо юу гэдэг косметик гэдэг засвар гэх юм. Би ч одоо юуг бол үүрэг өгөөл ядаж вестибюлээ үүдний хэсгээ 3 давхрын тэр том юу байсан гуанз байсан юу би Монголын киночдын өргөө болгох гол засвар хийгээл явж гин. Монголын киночдын жижиг хэмжээний уулзалт, жижиг хэмжээний үзрээ хийдэг. Надад нэг буландаа хөрөх номын сантай нэг кофе шопта ирээд цуглаад юм ярьдаг. Түрээслэхгүй хаанаас шинээс юу ч гоохгүй тийм ээ. Ийм булан болох гол үзэж байна. Дажгүй сайхан том заал уулна. Тэгэл ингээл шатлаар юм хийгээл явж байна. Ер нь бол одоо кино нэгтгэл маань таны ярианаас би харахад бол одоо бол уран бүтээлчд бол нээлттэй гэж ойлгохоор байна шүү тийм ээ. Хин ч одоо ямар ч уран бүтээлч одоо юм хийж байгаа залуучууд ч юм уу очоод тэнд очоод өрөө түрээслэнө үү, павильон түрээслэнэ яалаа. Ер нь бол нээлттэй. Нээлттэй. Тэг хүмүүс энийг бас сайн мэдгүй байх шиг байна. Тэнд л нэг тусдаа нэг юм байгуулах ч юм уу. Яг өнгөрсөн жилүүд нэг хүмүүсийн ойлголт юм байгаад шиг байна л да. Нэг ингээд бүр ингээд нэг мартцсан ч юм уу. Магадгүй дээрээс нь ер нь хүмүүс ингээд ярьдیں۔ Кино үйлдвэр байршилж байгаа бол байна. Ирд уцах гэж бүгд ихтэй байна. Алдарт хүний зүрх сэтгэлийг базж шимшрүүлсэн Американы болж байгаа шүү дээ. Нэг бүглэрхээр 2 цаг бүглэрдэг тийм ээ. Цаашаа ингээд юу вэ? Авцаар байна гэдэг. Уландгтээ цагаа зохицуулаад өглөө ихний давлгааг өнгөрсөн дээр бол гайгүй л үдээ. Тэгмэдгүй бид нөө өөрсдөө ингээд ажилласан болохоор сурцсан юм уу? Гайгүй л үдэн тийм ээ. Гэхдээ яг одоо жишээлх юм бол 7 сарын их хүртэл манай 2 павильон хойлоо зураг авалттай төлөвлөгөөнд орцсон график гарцсан. Загуул ажиллаж байна. Өвлжөнгөө ч гэсэн зогссонгүй. Тэгээд дулаан мулааны шийдээд тоолуур молроо нэмээд ямар ч зэн үйл зураг авах боломжтой болсон. Тэгээд нэр нь хүүтэн байгаад байдаг. Айгүй хүүтэн байсан. Одоо нэг 15-аас 18 градус өвөл өрж байна. 18 градус дулаан гэдэг бол цэргийн хоорондын дулаан билээ. 18 градусаас илүү дулаан болонгол цэрэг ноцоороо залхуу орчдөг. Тэгээд яг юм жоохон сэргэгдэх байхад тулд тийм ээ. Нэгэн тал ингээд кино урлаг, кино нэгтгэл ингэж байгаа. Эсвэл уус авсан шиг аваад мөнгө өгсөн шиг өгөөд тий. Нэг уг бараг тэгчмэрч юм шиг санагдах юм. Зовлонтой. Наач нэг бас хоёр талтай. Бисээ Варшавад очиж уулзлаа. Бас аж ахуйн тооцоотой хэрнээ. Яг яалтчгүй зарах ёстой зардлуудаа бол бас улсаас авчт юм байна. Гэхдээ аж ахуйн тооцоотой. Тэр нөгөө түрээс мөрөөс мөнгө зөнгөө өөрсдөө үйл ажиллагаанд эдгээр зарцуулах нь бол чөлөөтэй 100% эрхтэй юм байна. Гэхдээ яалтчгүй тэр том байшингийн засвар тэгээд техник технологи шинжлэх нэг юм ойлголт өгдөг байхгүй. Тэр дэр хизээч тэр юунуудыг худалдаж авахгүй. Киноны шин технологиг зүгээр
тэрний оронд төлөөлөгч байгууллага нь болоод түрээслээд ингээд суучдаг. Үндсэн орлогын төв байгууллага руу явна. Жишээл Canon камер ч юм уу, Arri камер ч юм уу, эсвэл гэрлийн том Sennheiser-ийн камерын дурангууд ч юм уу те. Эсвэл айхтрын дууны аппаратууд награ магра. Тэднэрт худалдаж авах шаардлага байна. Яг л би түрүү хэлжсэн. Дараагийн жилийн дараагийн үеийн гараад ирнэ. Илүү мэдрэмжтэй, илүү сайжирсан, илүү хурдтай. Тийм учраас түрээслээ суучих юм дээр баг. За түрээсийн тэр ашиглалтын чинь өөрөө нэг хэдэн жилийн хугацаатай байгаа шүү дээ. Тэр нь дууссан буцааж өгөөл дахиад шинийг аваад түрээслэл гэрээний дагуу тэдэн хувийн тийшээ шилжүүлээд нөгөө үйлдвэрлэгч ч гэсэн ашигтай. Тийм. Худалдаж авах шаардлагагүй. Яахан тэр худалдаж авч. 2 жилийн дараа л хоцорч байгаа байхгүй. Эсвэл одоо ямар ч юм бэ? За энийг ойлаа идэх аргач. Одоо 90 жил рүүгээ ойлаа орё. За түүх 90 жил гэдэг чинь та одоо 4 сараас ажлууд эхлэх гэж байна гэж байна. Одоо ер нь Ахмад уран бүтээлчдээс маань хэр үлдсэн байна. Яг энэ жилийн хүрээнд та бас өшөө өөр яг төлөвлөсөн ажлуудаа. За Ахмадуудын хувьд манай бүртгэлтэй яг кино нэгтгэлээс тэтгэвэр тулсан манай Ахмадын хороонд бүртгэлтэй 180 орчим хүн байдаг. Хөрх юм ингээд дуусчин да. Тэгээд энэ хэмнэлтийн хууль, элдв хуулиуд манай журам эднэрээр ингээд яхад бол Ахмадуудаа бид нар энэ жилээс эхлээд нөгөө бас нэг тусламжийн Ахмадын самман байгуулад цагаан сар эднэрийн ингээд тэмдэглэлт нь хэдэн цаас мас өгөөд ингээд явж байна. Гэхдээ олигтой тусламж үзүүлж чадахгүй жишээлх юм бол 2 саяас дээш юм уу 10 хэдэн саяын эмчилгээний зардал хүсэж ирэхэд гаргах гэж чадахгүй. Байхгүй. Тэгээ яг Ахмадуудаа наа хүрээ ажлуудад оролцуулаад бэлэг дурслаг нэг бол одоо мартаагүй шүү гэдгээл харуулал одоо баярлал явахаас өөр яг энэ 6 сарын 7-оос 6 сарын 17-ны хооронд Сүхбаатарын талбай дээр UB Biennale арга хэмжээ зохион байгуулагдана. За 7 төрлийн урлагийг сурчлана. Тэрэн дотор 7 том майхан баригдана, асар баригдана. 15 үрчин 25 бүр цэргийн казарм шиг гачин гой том 7 ширхэг майхан байх босх юм байна. Тэгээ нэг майхан кино урлаг зориулж байгаа. За энэ дээр нэг сайхан мэдээ юу гэхээр бол 6 сарын 7-нд нэгдсэн нээлттэй хичээд 6 сарын 8-ны өдөр кино урлаг хариуцах байхгүй өдөр хариуцж байгаа юм байна. Бүжгийн урлаг, жүжигийн урлаг тийм ээ. Шинжлэх ухаан юу ч гэдэг. Тэгээд Монгол хүү киноч юм. Монгол хүү кино Оросын найруулагч Илья Трауберг гэж хүнсэн. Тэр хүний ач охин Дарья Хренова гэдэг баримт кино найруулагч эмэгтэй байна. Тэр хүн өвөөгийнхээ тухай, Монгол хүү кино бүтсэн тухай, Монголын кино урлагийн тухай баримт кино хийх эхэлсэн байна. Тэгээд нэг Монгол хүү киноны сайжруулсан DCP копиг Монголын ард түмэнд ирж гаргахыг гэхгүй би тэгээ санал тавьчих. Та шууд Сүхбаатарын талбай дээр ард түмэнд гаргах гэж ухаалдаад утсан байхгүй. Наа чи ямар гой санаа баг. Тэгээд ирж гарна. Яг 35 оны тэр шороотын цэвэний хиллэг мэлэг юуг цэсаагүй бүтэн хог копиг гарна. Тэгээд нэг одоогийн байдлаар бид нар ажлын хэсэг ярьж байгаа төлөвлөгөө юу гэхээр бол нэг 19 цаг үед киногоо гаргачаад тэгээ 21 цагаас Монгол киноны концерт хийдэг. За кино концерт дуутай хууртай ард түмний цэнгүүлж хийж ядчих нэг өдөр. Тэгээ яг чи мэдэн шүү дээ урлагийн олон төрлөч нь өөрсдийн гэсэн охин тэнгэртэй мөнстэй те бүжигийнх тэр психора дарамын юу бол мелпомена гэж явдаг. Кино урлагийг бол хамгийн сүүлийн 10 дахь муза гэж ütсэн cinematography гэд нэртэй. Нөгөө гоё уянгалаг нэр эртний грекийн нэрүүд байхгүй л да. Гэхдээ яг латин нэр хамгийн нэртэй cinematography гэдэг үг чинь хүртэл гарахтаа санамсаргүй гарсан түүхийн ярих юм бол. Нөгөө нэг эртний дээр би хэлээд байгаа урлагийн төрлүүд чиг эмгэгтэй хүн төлөөсөн зураг баг. Хайс л биш үү? Хайс кино хайс юм тийм ээ. Тэгээд 90 жилийн лого хүртэл бид ажлын хэсэг бас ингээд баталгаа явж би нэг юм гаргасан. Гэхдээ надад нэг л юм хэлсэн л дээ соёлын яамнаас. Төмөө захирлаа 90 жилийн бол зөвхөн Монгол кино нэгтгэлийн баяр биш шүү. Энэ бол Монгол улсад дүрслийн урлаг бий болсон баяр учир улс даяараа. Тэгээд ажлын төлөвлөгөөндөөс 4 аймгаар 4 ертөнцийн 4 зүг рүү явж бид нэр кино урлагаа сурчлах юм үйл ажиллагаа хийн. Тэгээд тэр нэг өдөр очиод нэг аймгийг дөргөч киногоор амьсгалуулчих гэж боддог. Үзэсгэлэнгээ гаргаад кинонуудаа үзүүлээд Монгол киноны нэрс таах, үйл явдал таах тэмцээн. Тэгээд хэн сайн дуулах уу гэд айгуу дуртай байдаг. Дархан хотод бид нар урьдчилан хийж үтсэн. Дархан хот 2 сайд
залуучууд театр дотор хурал хийгээд байдаг нэг хүмүүс нь манай вестибюлд манай юмд ороод болтгоо 2 сар зүйлд бүр гарч ирсэн шүү дээ. Дөрөв та нөгөө DCP-гээ ярьж байна. Одоо нөгөө киноны харилцаанууд маань хадгалалт маань ер нь хэрэг байна. Улсын төв архив руу бүгд нүүлгсэн. Нүүцсэн үү? Тэгээ улсын төв архив дээр хадгалж байгаа. Яг тэр би ошиг архивын мэрэгжлийн хүн биш учраас тэр температур, чигшил, гэрэлгээ хэр ямар нөхцөлд яг номын дагуу хадгалж байгаа гэж ярьдаг. Сая би Варшав орохдоо Польшийн кино нэг сан гэж үү өөрөө үндэсний Финотека Народова гэж байгаа. Тэр нь юу гэхээр бол одоо манайхаар төв архив гэсэн үг юм байна. Гэхдээ тэднийх болохоор бол яг тийм би нэг юу руу орж байгаа. Тэд нэг хуучин хальсны кинонуудыг дижитал болгодог систем нөгөө тоног авсан байл. Тэр нь бузар үнэтэй шүү дээ. Нэг нь гэхэд нэг сая гаруй английн фунт стерлинг үнэтэй. Амар их. Гэтэ яг нэг онцлог нь нэг зэрэг тэр нэг юм дээр 4 өнөө монтажын блок ажиллах боломжтой. Тэгээ намайг ороход 4 хүн 2 өөр киноны янз янзын хэсгээр ажиллаж байгаа байхгүй. Тэгээ онцлог тэд нар гэж байгаа. За би хэлж байгаа. За Монгол кино бид нэр 1 сая фунт стерлинг үнэтэй тоногийг чи авч чадахгүй. Би Монгол киног авчвал та нар янзлаад хөөгсөн болно. Таны формат ямар ч гэж болно. Та зүгээр шууд DCP HD copy болгоцсон юм дээр бид нар ажиллаад байгаа гэж байгаа. Тэгээ нэг юм үзүүлж байгаа. За та энийг хар нэг залуу сууж байна. Яг энэ хэсэг бурлеск буюу тийм нөгөө юуны бүжгийн юуны хэсэг явж байгаа байхгүй тайзан дээр тийм хуучны 29 оны кино байсан. Бүжгийн хэсэг. Яаж биднэрт ирсэн байг бол ингээд пленкын цуураад тал нь байхгүй урагдцсан. Тэгээ тэрийг нөгөө скотчор наацсан. Тэгээ биднэрт ингэж ирсэн. Бид нар тоон системээр оруулж хуургачаад бид нар нөхөж хийсэн гэж байгаа байхгүй. Кадр. Мундаг байгааз. Тийм байна. Сэргийн засварлт бүр. Тэгэхээр надад хэлсэн таны формат хамаагүй шүү. Бүр амар видео дүрс битгий байхаарай. Видео чинь болохоор өнгөний нэг 7-8 төрлийг л мэдэрдэг байхгүй. Нарийн юм алдагчдаг. Видео дүрс биш жоохон цахимдуул юм болгоцсон байх юм бол бид нар янзлаад өгье гэж байгаа. Тэгээ тэд нар гоё юмсан. Танай мэрэгчлэнгүүдийг сургаад өгч болно. Тэгээ би тийчээ сууж байгаа 4 хүнээс бол 2-оос л асуусан юм л да. Нэг залуу сууж байна. Таны үндсэн мэрэгжил юу? Би эдийн засаг чинь. Нөгөө хүүхнээс бол та ямар мэрэгчлээс би биохимч. Тэгээ яагаад гэсэн туртаа болохоор. Тэгээ тэр сургалтанд суугаад ингэсэн. Тэгээ тэр дэд захирал авгаан хэлж байгаа байхгүй хүүхэн. Том уран бүтээлч хэрэггүй шүү. Чи амар галзуу монтаж хэрэггүй. Тэр хүний төвчээр хэрэггүй гэж. Тэгж. Энд чинь миллиметрээр хийдэг ажил. Маш төвчээртэй те. Бид нэр энэ 29 оны 39 минутын кино байхгүй. Бүтэн жил сууж ийн гэж байгаа байхгүй. Одоо энэ 10 сар дуусах болов гэж. Манай цогтойж өгс гэсэн байлээс засгийн газар авчаар Францд ягаад хугацаатай болоод нэг хугацаа нь болоод Францууд гайхах юу гэдэг чинь дахиад биднээс бараг 2 жилийн ажил байна гэж та нар аавна гэдэг. Тэгээд нэг чинь одоо энэ HD Монгол гэдэг төсөл явсан те. Бид нэг чинь 50 хэдэн кино хувиргаал ингээл цаашаа явж чадаагүй. Уучны нөгөө нэг үнтэй нөгөө идэллүүд маань яг тийм оргиороо байдаг байсан юм уу? Одоо тэднэр юу болсон бэ? Хүмүүс яриад идэг. Харамсалтай нөр. Үнэн ч хөргөн байхгүйсэн. Тэгээ юу гэхээр намайг 89 он тэр хүнчлэн кинон дээр ажиллаж байхад тэр жижиг хэрэглэлийн склад гэж байлаа тэр лөө орлоо. Ордог байсан. Яа хөрөнгө байсан шүү. Байсан уу? Яг үнэн ч Нанжин хахаг өлөмтөө тэр жижиг хар дөрөөтэй янзын гоё бааварт хийцтэй тэгээ тэр гоё дархан хийцтэй имэйлүүд ноёд хаттын хувцсуу тэр юунууд хот хэд утга тамхины хэрэгслүүд эмгтэй хүний гачин гоё байсан. Хэдхэн юм бэлтэж одоо барахгүй шахуу. Харамсмаар бүтэн уулзтай 32 уулзтай готл мотл гэлсэн. Ганган байдаг байлаа шүү дээ. Маш нарийн тэр ч манай ахмад зураач нар хов хүмүүсээс худалдаж авч бүрдүүлсэн гэдэг байхгүй юу? Харин тийм хөрөнгө байхгүй юу? Хасар дам хөрөнгө байсан. Тэгэл тэгээ одоо манай дээр үлдсэн хэдхэн юм байгаа. Үнд яг ориг биш. Пальс мөнгө хайлууч хийсэн дуурайлах хийсэн юм л байхгүй те. Харамсмаар л да байхгүй болсон. Энэ бол ориг юмнууд байсан үнэн те. Тэгээ тэд нар алга болсон нь бас үнэн. Кинон дээр ориг юм байхгүй бол театрын бутафор хийж болдог байхгүй. Кинон дээр нэг л юм ба шүү. Крупный план тэгээд деталь гэж юм байна. Яах юм бэ? Тэрэн дээр ориг юм чинь тэгэл оргиор л харагдаж шүү дээ. Гой ганган байх хэрэггүй. Зураачтай ярьдаг фактур суудсан хуучирсан байх юм гоё те.
тэрнтэй адилхан юм байдаг. Тэгээ түрүүн би бас нэг ярианд нэг ганц залуучуудад зориулдаг нэг юу тайлбар оруулчихмаар байна. Зөв талаас ойлгож авчдад хамтын ажиллагааны талаар чи хэлсэн шүү дээ. Яг тань шиг хүн гэдэг юм олон улсын хамтын ажиллагаа хөгжүүлээд ингэ явах болж одоо намайг залуучууд бодмод. Өө албан тушаалны юм чинь те. Энийгээ далиндуулаад ингэ хөгжүүлээд байна. Үгүй шүү залуучуудаа. Энд чинь бас би өөрийнхөө хүчээр бас явсан. Яг адилхан туслах найруулагч ассистент 2 хийсэн. Өөрөө эссе бичээд шалгалтаа өгөөд пошин киноны сургууль руу явсан. Тэнцээ очиод пошин кинон дээр ажиллах боломж гарсан. Тэгээ өөрөөр хэлбэл ингээл хөгжүүлээл исэн байхгүй те. Цааш ингээл харьцаагаа ягаад олон найзтай болоод тэгэл миний эзэмшсэн мэрэгж надад хэрэг болж байна. Энэ албан тушаал бол мөнгө юм биш те. Хаана алба халаатай. Нэг өдөр би яваалаа гэж шүү дээ. Гэхдээ би продюсерингийн ажлыг зогсоохгүй цаашаа холбоотой хүмүүстэйгээ холбогдоод ингээд ажиллана. Өөрөөр хэлбэл өөрсдөө хөдөлмөрөөр л хичлэх гэдэг байхгүй те. Тэгээс бол энэ албан тушаалаа нэг ашиглаад байгаа юм биш үү? Буруу ойлгочихгүй явсан. Энэ санаа зовоод залруулах юмаа санагчлаа. Ч одоо соёлоо экспортлно гэж л яриад байгаа шүү дээ. Кино урлаглал бас ингээд хөрөнгө хаягээд. Ер нь тэрэлжрүү нэг сайхан павильон байгуулад нэг сайхан юм барьчилаад гадных ирээд кино хийдэг ч юм уу нэгттэй тий. Үгүй яг тэрэлж мэрэлж гэж яд. Манай хашин дотор барьчихлаа шүү дээ. Дэд бүтцтэй, гаражтай, зогсоолтой байр нь байна, офис нь байна. Тэгэл энийг бол улс мөнгө хаягч байгаа бол энэ улсынхаа төрийн чигт үйлдвэр эхлэх хөгжүүлсэн дээр биш үү. Тэрэлж рүү нэг талдаа 75 км очиод дэд үтс бөөн зарлуулна шүү дээ. Тэг чинь тэрийг чинь манай кино үйлдвэр арт хуучин кино үзүүрээс 3 давхар 5 давхар шаа биш юм одоо Баян зүрх дүргийн иргэний шүүх ороод аваа явж байгаа. Өстой нэг далиндуулаа хэлэхэд сайн авч явж байгаа шүү. Өөрөөсөө засвар игээд янзлаад аваа явж байгаа. Газар нь бол кино нэгтгэлтэй байгаа шүү. Тийм тэрийг хэлэх юм бол Мосвилм Варшав кино үйлдвэр шиг кино группүүд ирж манайдаа зураг аваад байрладаг буудлал болгоцсон байхгүй. Үйлчлэгээтэй хоолтой, унттай, амралттай өрөөтэй. Тэгэл аваа явчих. Тэгэл 700 м квадрат багтаад байгаа бол манай хашинтаа дахиад 1000 м барилдаа зай биш. За байна. Кино нэгтгэл маань одоо газраасаа хэр хомслуулсан бэ? Хомслуулах жоох. Одоо тэгээд газрын албан зөвшөөрөөд бүх юмар албан ёсоор явцсан тийм барилгууд л байгаа байхгүй. Хороолууд босчих тойроод. 16 давхар. Тэгээд хуучин дээр 70 хүртэл эмнэлгийн наатын 70 хүртэл кино үйлдвэр хашаа явсан. Жижиг чинь өчнөө байшин баригдсан. Янз янзын сэтгэл орсон л баг. Янз янзын хуруу дүрхсэн л баг. Тэгвэл одоо ингээ харахад өөлхийн аргагүй газрын газар мөнгө л явж шүү дээ. Тэндээ албан ёсоор ингээ бүртгэгцээ явж байдаг. Тэр одоо яаж хужгийн хуж гаргаж ирэх яах юм бэ бүүм. Албан ёсоор байхгүй. Уг нь бүх юм албан ёсоор. Тэр хороолны албан ёсны нэртэй тэр эзэмшигчид нь бүгд тодорцсон. Уул нь ялч кино үйлдвэрийн газар их л том байсан. Одоо бол мундаг том. За хоёулаа нэлээ ярьлаа. Тэгээд хоёулаа яг юу манайч найруулагчтай яриа гэдэг нэртэй. За. Та ер нь найруулагчны мөн чанарын тухай нэг жоохон ярьж өгч. Гэхдээ ганц л үг гэдэг шүү дээ. Би миний дуртай Италийн найруулагч Пьер Паоло Пазолини гэж мундаг найруулагч байсан. Тэр хүнээс найруулагч чинь бэ гэсэн чинь найруулагч хүн чи киногоо эхлээд тархин дотор ботцсон байна те. Тэг яг энэ сцен яг Мамма Мияг бүр Мамма Ромого ярьж ирсэн. Тэрэн дээр ингээ гол дүр эмхтэй жаргаж байгаа ромотой жаргаж байгаа нартай ромотоор яж хаа цааталт нь яг юм нар жаргаж байгаа нар салбархаа үүлний цаагуур орно гэж би ботцсон байсан. Би яг тэр кадрал авсан гэж байгаа юм. Бодсноо л авсан. Энэ бол найруулагч хүн. Тэгээс за наргахгүй за бэлээ ингэж болохгүй. Яагаад чи тэгж утсан? Яагаад үл тэр хүн Мама одоо Ромо гэдэг бол жар хивэж байгаа хөгшөрцөн биеийн үнэлэгч авах байхгүй. Өчнөө хүүхд мөхт айгүй тусгай хүн. Тэр жаргаж байгаа нар үүлний цагаар орж тэр хүний амьдралыг бас өгүүлж байгаа. Метафор явж байна. Метафор яг үнэ. Тэгээд энд ч хүрхэл өстой. Зүгт хүлийн хоёр өдөр. Тэ? Зүгт тэр үүсэг. Энэ л хөрсөндөл санснаа л хийх хэрэгтэй. Санснаа л хийх хэрэгтэй, тэ. Яг одоо нөө хөрөнгө мөнгө юунд авчигтал халтуурдаг та тэгэл чанар буурна л гэсэн үг шүү дээ. Үгүй яг өдөр хэмжээнд л хийхгүй. Тэ. Гэж л боддоо шүү дээ би. Бас л өөрөө зөндөл байна л да. Яруул зөндөл. Сансандаа хүртэл юм тултлаа л хийх хэрэгтэй байхгүй тий. Ер нь бол гойд мэрэгжил тий. Тий. Энэ ч бас нийгмийн баг би ингээд нөлөө үзүүлэгч гэж боддог байхгүй юу. Зүгээр нэг ингээд нэг ашиг мөнгө харсан нэг тийм зүгээр нэг кино хийсэн найруулагч гэсэн нэр зүүсэн биш. Энэ бол бас тийм бодлогын мэрэгжил байгаа байхгүй. Тий.
нэг хэсгээр дүүс ер нь кино уран бүтээлчд бол ер нь нийгмийг дагуулагч, туг баригч нар гэж манай Монгол кино үйлдвэр тэгж хөргөдөг байсан. Тэгээд би бас нэг мартгүй хүнчлэн нөлөөлөх кинон дээр би чинь дөнгөж 10 төгссөн 17 настай 18 нас хүрээгүй хүүхэд ажилд орохоор нэг сарын буцалтгүй тусамж цалин өгдөг гэсэн байхгүй. Тэгээд тэр Өөрхөнгай аймгийн 9 тасархай бүр зүмэн 9 тасархай дээр улаан төгбөргээд хажууханд бид нар буцсан байхад группийн хурал хийгээд тэгээд жиг өгч тогтуудаа мөн гаргаж ирээ надад өгч ирсэн. За миний хүн гээд тэнцээд ирсэн юм хүүхд ирлээ таам тайлс төмүүлзээ. Миний хүүхд та нар хар бор ажил зарахгүй шүү. Би хажуудаасаа салахгүй да миний хүн маань мөнгө аав. Тэгээд сайн хариулагч болороо хамгийн гол нь зорилгодоо нүдэндээ харагдсан киногоо хийж сураараа миний хүү. Одоо цаг сайхан болж байна гэдэг. 89 онд чи өөр болж эхэлж байсан шүү дээ. Тэгээд хүснээ хийж байгааг надад жиг өгшилжээд үнсээ тэр мөнгө өгчээсэн байхгүй. Тэгээд тэр би цалинг хадгалаад шууд ээж авдаа авчраа өгчээсэн ерхий. Тэрийг одоо сайхан л үгүй ерхий. Чи би ч 2 сар бид нар зохих зураг авлаа. 3 сарын цалинтай өрөөд ирж байгаа байхгүй. Кинонд ажиллахын нэг даваа талан тэр хоолунд бэлгийн чи. Зарах юм байхгүй. Та одоо тэгээд ихцээ уран бүтээл рүү орох гэж байна. Гэхдээ ормоор л биш үү? Хамгийн сүүлд ч одоо Острын жоохон захиалгатай NTV телевизч байсан нэг Нянгар хатан гарсан гэдэг нэг юм байсан. Типик хүмүүсийн тухай кино хийсэн юм аа. Зөвхөн чинь Польшинаар зохиолч Тадеуш Даленго Мостович гэж хүний Дизма-гийн амьдралч кино гэдэг байхгүй. Харманы хулгайч хүн явсаргаад Польш улсын ерөнхий сайд болдог байхгүй. Минийх болохоор бол сонгуулийн үед туслах зар түгэж явсан хөдөөний гар явж ирсээр байгаад ерөнхий сайд болчихдог шүү дээ. Тэгээ маш их юм ассан шүү дээ. Нэгээс 6 анги сериал ахгүй. Тэр чинь бүр валж өгнө. За явж өгнө. Тэгээд төгсгөл эднэрийн тэр Английн хатан хамаантай уулзаад нөгөө төгсгөлийн юм дээр ингээ үгээ хэлдэг шүү дээ. Таал болохгүй нэг шинж. Тэгвэл та нарын хар дарсан зүүдэнд чинь хүртэл ороогүй юм ерөнхий сайд чинь болоод өгийгээд парик авч хаяад харшил гаргаж зүгээд гонконгийн маффала гараад ирдэг шүү дээ. Тэг чинь уул нь бол кадр болгон бодож хийсэн кино л да. Зөв. Тэнийг хэсэг явуу тэрний ховдын янгар тэр янгар гэл. Тэгээ яг миний юм хаасан баха. Одоо гэл 7 хоног хүрэхгүй гараад кино чатаас буулгацсан шүү дээ. Хүчээр. Тэгэл нөгөө бүгдэн ингэ өвсөд чинь. Хоо намайг айл зөвлөлтэй. Гүү байцсан. Сарказм л юм да баг тийм ээ. Бүр хэтрүүлэхтэй бүр мэдрэл муутай юм шиг хийсэн байхгүй. Зориуд тийм сэтгэлээр. Тийм л хүмүүс бид нэр өдөрдөг нэг цаалах гэсэн байна. Тийм л хүмүүсийн үгэнд бид нэр тэр эмнэлэг төвтөгт нь эргэж ирж байгаа хүмүүс би нэг анимашн баатруудыг оруулсан шүү дээ. Амьд жирийн эрүүл ухаантай хүн ийм хүмүүсийг дэмжихгүй гэдэг нь санаа оруулах гэсэн байхгүй. Яг энэ таны энэ сони энэ шаталт байна шүү дээ. Ягаад уран бүтээлчнэр энэ шаталтаа уран бүтээлдээ гаргахгүй? Тэр одоо гаргаал харин яваад байгаа юм биш үү ганц нэг юмнууд. Гэтэ өргөн биш л байна л да. Өргөн биш тий. Одоо нэг би яг бодох залуу байна. Хүмүүс дөнгөж эхэлж байгаа хүмүүс эхлээд халаад өгмөр байна шүү дээ. Жохон ингээд ингэмээр нэг тэр нас өнгөрөлдөө өнгөрөхөөр нэг хүссэн киногоо хийх үлгэртэй уран бүтээл рүү орох үлгэртэй. Одоо Нянгар хатанд гарсан тэгээ нөгөө нэг юуны Батуулд найруулагч нөгөө нэг бурхан үршиг хоёр л байна шүү дээ. Тэгээд ерөөсөө яг сүмжилт яг ийм нийгэм рүү шүмжилсэн кино гарахгүй л байна. Одоо нэг хүнд бол нэг үгэнд хүрсэн байдаг байхгүй Нянгарын нөгөө инфляц гэж юу юм бэ гэсэн мэдэхгүй дараагаар али 16 17 уцтаад тах гэдэг. Тийш уцчихсан шүү дээ. Инфляц гэж юу юм бэ? Авлахасахгүй. Тэр чинь лавлах бүхэн мэддэг байсан шүү дээ. Тэр зүгтээ. За тэгээд уран бүтээлчд маань бас юм нийгэм рүү хандсан кинонод тэгвэл гоё л хийх өхөө тий. Одоо тэгээд эн чинь юм болгонтой хүн болгоны үзэл бодолтой эвлэрэх албагүй өөрсдөө үзэл санааг чөлөөтэй илэрхийлдэг. Гэхдээ нөгөө саяхны болдог нэг залуучуудын сайтыг хаадаг шиг юм л битгий болоосаа. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөр багхан шиг халдаасаа л би бодож явдаг шүү дээ. Тэргээрээ одоо манай орны давуу тал байна. Хоёр талын хөштэй харьцуулахад те. Одоохондоо бас дуурах хэрэгтэй байна. Тэгтэл эхнээс нь ингээл хөнгөх гал шүү дээ. Тэгээ энэ битгий тэр хомилт нь айхтар амжилттай болоосаа залуучууд маань те үгээ хэлэх бас эрхтэй байгаасаа. Гэхдээ бас болцоо нэм ярих хэрэгтэй сэтгүүлэхдээ хүнийг бас гүтгэж улаан цайн харлуулж ингэж болохгүй шүү дээ. Төлбөртэй сэтгэл зүйж болохгүй гэж аахгүй би те. Бодтой гоё шүмж.
Тэгээд тэгж бодоод байгаа. Энэ ер нь найруулагчтай яриагаа тэгж бодож ер нь миний эмзэглэл тэгээд та. Яг одоо сүнсээ хөдөлтөхгүй хүмүүс бол энэ зохиолч нар, найруулагч нар, яруу найруулагч одоо энэ хүмүүс л үлдсэндээ гэж байгаасаа тийм байгаасаа тэгээд зураач нар шүү дээ. Тийм. Тэгээд энэ хүмүүс маань яг л тэр яг яах гэж энэ мэрэгжил сонгосон, яах гэж уран бүтээл хийж байгаа юм гэдэг юм бас хаяа нэг сөхөж тэр тал руугаа үндсэн юм руугаа хаяа бас нэг бүтээлүүдээ хийгээсэй л гэж бодоод байгаа. Тэгээд тэр ч утгаараа найруулагч нартай уулзаал яриа өрнүүлээд байгаа. Тэгснээс бол яг одоо тэр хүний кино тэр хүний юу ч юм уу Google руу ороод ч юм уу киног үзэл ерөөхдөө юмнуудыг ойлгоно л та. Тийм. Тэгснээс яг дотор яг тэр уран бүтээлч хүний, найруулагч хүний, зохиолч хүний дотор юу байна гэдгийг л гаргах гэдэг юм би юу. Уусаал шатцсан л явж идэг байхгүй бүх хүнтэй уулзахтай. Тэргээл ерөөсөө ил гаргахгүй тэгэл явж идэг л та. Тэгээд цаг үе маань сайхан болохыг хүлээх биш. Уг нь бид нар өөрсдөө тэр цагийг авчрах хэрэгтэй байхгүй. За хоёлаа нэлээд ярьлаа. Тэгээд дүн бол нэг л юм гоё бахархлаа. Монгол кино нэгтэл бол мэрэгжлийн үний гартаага байна гэдэг. За их баярлалаа. Найдаж чинь одоо олон хүн чинь одоо энэ итгэлийг тавиад байгаа. Тэгээд олон хүний итгэлийг базар даах болтугай. Гэхдээ яг яагаад авсан бэ гэхээр энэ чинь хоёр дахь удаага шалгуулалтаа зарласан байхгүй юу? Ажлын мань гараа ихэс миний хайртай газар янз янзын хүмүүсийн гарт битээ орчихсоо тэгээд жоохон сэтгэл өвдөл авсан юм л да. Хөгжүүлч юмсан аваа явчих юмсан. Ядаж бүр байхгүй болгочих юм шиг тийм. Амттай голтоод байх юмсан гэж тэгэл явж байгаа. Тэгээд сэтгэл өвдөд гэжтэй гоё үг байна. Тэгээд ямар ч урлагийнхаа төлөө киноны төлөө ингээ зүрх сэтгэлээ зориулаад дууг миний одоо өндөр юм чи тийм. Дэлгүүрээр амьдарч байгаа. Нэгэн тийм замаар орцсон тийм. Сайхан юм аа гоё тэгээд бахарч байна. Баярлалаа. Чамд өндөр урьж сайхан сэтгэл онгоц сайхан ярьлаа шүү. Ойрд ингэж яриаггүй. Ингэж яриулж чадсан бас баярлалаа. Тэгээд одоо ер нь би ингээ найруулагч нартай уулзахад ерөөсөө л гоё ингээл дандаа гоё бахархал ирээдүй ингээл гоё гэрэл сэлмэл дуустдаг. Өстой гоё байна. Тэгэхээр яг ингээд агуулгаар нь харахад ер нь бол ингээл Монголын кино урлагч ер нь Монголын урлаг улам сайхан хөгжиж байгаа нь бол мэдрэгдэж байгаа. Тэ? Тэгээд нэг л юм яагүй нэг л юм захийг гэж дээр баримт кинолоо таас жоохон бүслээрэ гэж л захмаар байна. Уран сайхны кино бол угаасаа ингээд ирчиг авцсан. Гараа галтрыг хөдөлсөн гэдэг шиг тий. Одоо сайхан баримт киногоо хайр найргуу өнгө мөнгөний цаг болчиход байна л да. Арсар хурдан хэмнэлтэй тэгээд амьд гарах хэвээр амьд гараад нэг хэсгэн богинохын ирсэн цагтаа нэг жоохон хүн шиг мөнгөтэй үдэ амьдрахын төлөө нэг ийм сэтгэлгээд авуулаад тийм болохоор нөгөө баримт киног чи ерөнхийдөө ингээд хийж байгаа хүмүүс нь хөрх юм дандаа нэг тийм яг дотороо ингээд юм агуулсан хураацсан сэтгэлээс ийм хүмүүс идэв чинь нэг тийм гадаа мадны хөзөмжөд тоодог цэвэр уран бүтээлч хүмүүс гэдэг арт хүмүүс. Тэгээ ийм л хүн их байгаасаа юм хийгээсэй л гэж залбирх байна шүү дээ. Тийм тэгээд нэг үе бодвол одоо продюсерийн компаниуд их байна. Продюсерүүд сайн зохиол хайдаг болчих тийм ээ. Ерөөсөө гоё таны ярьдаг шиг тархиндаа бүх юм боловсруулсан хүмүүст бол уран бүтээлт бол бүх юм нээлттэй болцсон. Одоо бол техник хэрэгсэл дэлхийдээ зэрэгчлээ. Өнгө тавьдаг залуучууд дууны студиуд гоё юмнууд ороод ирчлээ. Ерөөсөө л одоо бид нар бодож сэтгэх хэрэгтэй л байна. Энэ л үлдлээ тийм. Уул нь ярьдаг шүү дээ одоо кино судлаач нар ч найруулагч нар ч гэсэн үндсэн 99 сэдв дэд сэдв дууссан. Одоо киноны зохиол зүйн сэдвүүдээр цоош нэг ч хүн хийгээгүй түүх сэдв байхгүй шүү дээ. Бүгднгээр хэлсэн. Гэхдээ яаж хийх вэ гэдэг л байхгүй. Яаж хүнд хүрэх вэ гэдэг. Тэрэн дээр л байна л да. Гэхдээ Монголыг бүлжүүл бидэнд бол асар их сэдв. Дуусахгүй. Тий. Хүүхэлдэйн кино яг бас зах зээлийн зарчмаар л одоо бас сэргээд явжлаа тийм ээ. Тийм үү. Сайн нэг Монголын анхны puppet хүүхэлтэй тэр подо төдөө лөө поди гэдэг одоо нээлттэй их чинь шүү дээ. Гоо болоо шүү дээ. Тий, гоё студиотэй. Тэр хүүхдийн Кукулын театрт нэг мөрөөдөл өгдөг шин да. Чи мэдхүүгүй юу? Роноско Акутагава гэдэг Японы шин цагийн уран зохиолын үндэслэгч одоо манайхаар таширж нацад орж байгаа мундаг хүн байсан. 37 наснд амиа орлоо хүцэн. Яг тэгвэл ээж нь галзуугаар бас амиа орлоо хүцэн. Тэгээд би галзуурхал өгсөөр гоод амиа дэсгүй хүцэн байхгүй. Гачингүй зохиолтой. Чи Роноско Акутагавын зохиолууд зарим нь Монгол дээр орчуулдаг гарсан уншаарай. Тэрний Сусано но Микото гэдэг Японы хойд зүгийн салхины бурхны тухай нэг зохиол өгдөг байхгүй. Товчоор хэлэх юм бол үлгэр домог цагаа төрүүлсэн хүний тухай. Тэгээ тэрэн дээр юу гэхээр бол цагаа төрүүлсэн дэндүү хүчтэй чадaltaй болохоор нутгийнхаа манерыг яаж хийж яагаад хөөгөө болчихж байгаа.
янз янзын адал явдал эднэр үдсээр байгаад 11 ихч дүүстэй хүртэл янаг хайрын яг нэг Япон сэтгэлгээ баг. Тэгж явсараад эхнэртэйгээ уулзраад эхнэр нас ороод сүдэ охинтой болоод тэр ганц охин өгөхгүй яг өөр шин чадaltaй залуу ирээд бас тэгээ тэр охиныхын төлөө тэмцээд тэгээ шүн унтж яхад нь гизгийн ордных нь баганд хүлчээд цуцхтай явцсан байхгүй. Тэгээ төгсгөл нэг байхгүй. Тэгээд гизгээ ганц ингээл яасан чи орд нараас нь жирэгдээ гарч ирж байгаа бурхан юм чинь. Тэрийг би хулан яруу-наригч хулан Google-ийн захирал байхад хойлоо насан турш зэрсэн жүжиг хийе Google-тэй жүжигтэй. Бодит жүжигчдийг Google-тэй хойлоод тэгээд томчууд зориулсан юм хийгээд улан овоо явж байгаа тэгээ хөрхий ажиллаа өгсөн л дээ манайр. Уг нь бол хөрхий санаа. Тийм ээ. Ер нь Япон сэтгэлгээ Аз сэтгэлгээ өвмөц шүү. Тийм. Яг тэр Японы анимууд байдаг шүү дээ. Уулын савдаг мавдаг гэл ингээд гоё. Яг л Монголын үлгэр том. Мизаяки гэж хэлдэг шүү дээ. Мизаякигийн тэр нэстэг замх гэдэг нь мундаг шүү дээ. Тийм. Тэр одоо хүүхэлдэйн кинонууд идрээдэг шүү дээ. Бид ч бас мөлжүүл асар их тийм сэдвүүд байна да. Байна. Хийж чадвал ерөөс өдөрт. Ажил бол маш их байна тийм ээ. Зэ. Хийхсэн сэтгэл байх хэрэгтэй дээ. Тэгээс одоо юмд бол аятайхан явуулдаг ойлгодог хөрөнгө оруулагч төслүүд надад тэр намайг тэр Польшийн креатив продюсер ингэж сурж байхад нэг бас нэг өвгөн продюсерээр хэлж шít. Чи өөрийнхөө хийх гэж байгаа кинонд өөрийнхөө хувийн мөнгнөөс 1000-аас илүү доллар зарцуулсан чи тэнэг хамгийн муу продюсер юм биш үү? Киног төслийн мөнгөөр, төсвийн мөнгөөр, улсын мөнгөөр, хүний мөнгөөр, ивент итгэгчийн мөнгөөр хийх юм аа. Тий. Чи өөрөө хийж чадах эсвэл гэж хэлжсэн байхгүй. Тийм. За маш гоё сонирхолтой яриа боллоо. Тэгээд таныг ирсэнд баярлалаа. За ирсэнд маш их баярлалаа. Одоо яг хөгжлийн яг энэ үе шатыг та юу гэж харж байна? Тэгэл дуусгая да. Сэргэлтээ. Монгол киноны сэргэлт. Монгол киноны сэргэлт гарах чинь яг энэ юу гэхээр одоо энэ ирж эрдэм шинжилгээний хурал дээр илтгэлээ явуулсан Оросын кино судлаач Сергей Анашкин гэж юм аа. Бүх холбоотой кино урлагийн дээд сургуулийн кино судлаач зохиолч ангийг төгссөн. Тэр хүн хэдэн жилийн өмнө Улаанбаатар кинонадад ирж бас кинонууд үзчихэд юу бичсэн байхгүй юу? Томоо шүүм бичсэн. Хөх толботой кино гэдэг. Тэрийг би чадан ядаа орчуулад 100-ны шуудан дээр хэвлүүлжсэн байхгүй. Тэгээ тэр хүн өнөөдрийн одоо 4 сарын 23-нд унших хилтгэл нэхгүй. Сэргэлтгчээд орчин цагийн Монгол киноны залуу үеийн баатруудын дүр гэж байгаа байхгүй. Их гоё дандаа залуу үеийн баатрууд ямар баатрууд юуны тухай өгүүлж байгаа гэдэг ярих гэдэг юм л. Тэгээ миний хараа яг энэ үний үгээр болдгол сэргэлж явж байна Монгол киноны. Энэгээр сайхан ахиулах хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй те. Мэргэх хэрэгтэй, айх юм сурахаас айхгүй л байх хэрэгтэй. Би болчлаа гэж юусоо бодоод ирэхгүй юм бэл. Би одоо ковидын өмнө Польш руу болон доктор хамгаалах гэсэн юм шүү дээ. Тэгээ ковид гараад наашаа хөгдөд ирсэн байхгүй. Тусгай үргэн гоцор ирсэн. Би одоо доктор дуусгамаар л. Ихний бүлгээ бичээ өгсөн байгаа. Тэгээ манай профессор өгшөөсөн. Ноён түмэ та манай сургуулийн докторант гэдгийг бити мартаарай л гэдэг. Спонс эдэргээд ярьж чинь юу одоо энтхийг кино, Иран кино эдэр гэдэг шиг Монгол кино гэж ингэж дэлхийд амьдслах боломж байна уу биднэрт? Байл байт юм бэ. Энд яг юу саад бол? Саад болох юм байхгүй сайн мотелэл хийх хэрэгтэй, сайхан чөлөөтэй сэтгэх хэрэгтэй. Тэгээд нэг л үг хэлээд идэв. Зөвхөн өөртөө зориулж кино битгийгээрээ. Киног чинь чи цаашаа явъя гэж бол аль ч орны үзэгч үзээд ойлгох аргачлалыг хүргэх арга бодороо гэдэг. Сэдв ямар ч үж болно. Тэр нарийн Монгол ахуй, ёс заншил, орчин үеийн сэдв, эмнэлгийн сэдв юу ч үж болно. Хэнд үзүүлэх вэ гэдгээ сайн санаарай л гэдэг юм. Хэнд үзүүлэх вэ? Зөвхөн өөртөө зориулах кино гэдэг бол 1925 оны Францын авангардистууд болчихтэй. Хэдхэн зуун тооны хүмүүс л үзэж ойлгодог. Тэг хэрэггүй. Хэнд зориулах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй байхгүй. Таны одоо сурсан Польш школ чинь яг тусдаа бас школ байгаад үндсэн яг байна. Европын кинон дотор Европын кино чинь Холливуудын кино биш ус. Европын кинон дотор эх орныхоо киног хамгийн хамгаалж авч үлдсэн кино бол Францын кино урлаг тийм ээ. Бүр хууль байгаа. Кино театрууд гарч байгаа үзмэрийн 70-аас буухгүй хувь эх орны бүтээл байх хэрэгтэй гэж хэлдэг тавьдаг. Холливуд бол давангаалах хэсгүй гэдэг. Польшоос адилхан бодлоготой. Польшийн кино урлаг бол бас үүхтэй, түүхтэй,
чи мэдгүй хаа орчуулгын киноны их үнцгийг чинь Якуб Брушинский гэж Польшийн инженер хүн тавьсан шүү дээ. Яагаад гэвэл энэ хүн 30-аад оны ихэр Холливуудын киног Варшаваас удаж аваад хальсаар нь тэгээ Краков хотод гаргахтаа явж исэн байхгүй юу? Холливуудын нэг кино ажилтай. Тэгээ яах вэ? Англи хэл дээр өгдөг кино. Тэгсэн чинь нэг санаа авсан. Купен дотор нь явж исэн ээж хоёр охинтойгоо явж исэн. Том охин сургуулийнхаа амралтаар харж байгаа болтой. Тэгээ нөгөө дүүн гадаад Швед сурдаг гэж байгаа. Дүүн ихчээгээ өрдөөс очил. Дүүн Шведээр нь чихэр юу гэдэг юм? Нараа юу гэдэг юм гэлсэн байхгүй. Тэгээ нөгөө инженер чинь тэр хоёрыг яриаг зүг. Үүсэнгод орчуулчих хэрэгтэй юм байна. Орчуулчих хэрэгтэй. Тэгээ орчуулгын киног тэндээс гарсан байхгүй. 30-аад оны хэд. Тэгэхээр одоо таны школ та ч одоо багсалж байгаа хүн тэгэл Монголын одоо залуу уран бүтээлчнэр шингээл явжлагаа маань гэж ойлгож байна. Тэгээд хамгийн наадхан соёлоос эхэлдэг юм л да. Би оюутнуудаа ороод яг адилхан профессортой та нар насан туршсан хүмүүс. Та нар энэ хичээлийг сонгоод мөнгөө төлсөн. Би та нарын эрсцийг бичиж, эрсцийг чинь бүртгэж би та нарт оромжлохгүй. Суун уу, вайн уу өөрсдөө мэд. Чөлөөтэй орж гарч бийцэж болно. Битгий өөрөө ертөнцийн төв юм шиг анхаарлыг өөр дээр татаж гарч ороорой. Чимээгүй надад битээс одоо бол утаснуудаа цөмөр унтраач. Би харж байна утсаа унтраалаа унтраад бай. Тэгээд утсаар ярих юм бичих миний хичээл дэргүүд намайг доромжиж юм гэж би үзэн шүү. Яг л би та нараараа хичээлүүд би хинтээч ярихгүй гэхгүй. Ингээд соёлоос эхлэх гэдэг. Соёлоос эхэлдэг. Гой би энэ хүндлэхээс те. Тийм. Тэгээ аль болохоор сонирхолтой хичээл орохыг бодно. Одоо шууд ингээд YouTube би интернеттэй холбогдоод одоо нэг найруулагчийн тухай шууд зургийг гаргаад киноныхын хэсгийг тайлбарлаад ингээд ингэж орохыг боддог байхгүй. Дамлагч юм шиг уйтах хэрэгтэй шүү дээ. Тийм. Надад өөртөө уйтах хэрэгтэй. Найруулагч хүмүүс маш олон кино үзэх ёстой юу? Үзэх хэрэгтэй. Яалч. Ялцгүй. Яалч. Жон дуурайх арга барил орчихгүй. Дуурай штэхлээд. Өөрийн ирэхгүй дотор дуурайлж явна. Яваа. Яа заавч. Тэгээ би хэлж түрнэ 99 сэдв дэд сэдв байдаг. Бүгд дууссан. Арга байхгүй шүү дээ. Гэхдээ яаж хүрэх вэ гэдэг юм шүү дээ. Квентин Тарантино дуурайхасаа ичдэггүй шүү дээ. Шууд хэлдэг шүү дээ. Би энэ бүх үтсэн кинонуудаас бүгднгээс нь хамгийн шилдэг арга барилаар нь хийдэг гэдэг Кунфугийн кино, Kill Bill-ийн тэр зодооны шкат ажилладаг байсан хүн гэж байна шүү дээ. Тийм. Шууд тэр чинь олон кино үзсэн гэж. Плагиат гэж нэрлэдэг байхгүй тийм. Хүний бүтээлийг шууд хуулж хэрэглэхийг тэрнээс өөрөө ичдэггүй шүү дээ. Хүлэн зөвшөөрдөг шүү дээ. Тэгэхдээ манай үзэгчдэр яа тоглож чадж үзэгчдийн тэр урлагийн киноны мэдлэгийг яаж шалгаж чинь мөрцөлтэй. Тарантино би Pulp Fiction нөгөө суугаад үзэж чаддгүй шүү дээ. Босоо дараж бүжиглээ орж хашихгүй болж өгдөг. Тэгээ би бодод Pulp Fiction хийснийхаа дараа дахиж кино яах юм бэ гэж. Terrence Malick шиг киногоо нэг киног л болцсон болоо шүү дээ. Ер нь тэгээд сайн найруулагч ер нь хэдэн бүтээл хийх юм бол амьдралдаа. Тарантино би 10 кино л хийх шүү дээ. Одоо 9 9-т хийчлээ шүү дээ. Тэгсэн аа. Тийм одоо тэгээд сүүлийн кино нь юу их бүр. За. Монгол зааз тийм ээ. Монгол найруулагч гэж юу ахтай гэдэг шиг хөдөлгөөн л угаасаа л байна шүү дээ. Хүндрэлтэй найруулагч гэж байна сте. Уу юу. Чи тэгээд би жигчдөө өдр шүтдэн шүү дээ. Яг нь яриа байдаг хувьсгалын сэдв тухайн улс төрчдийг янз янзаар харуулсан те. Бодогч хэлэх юм бол хувьсгалт намын модон намын хин сэлсэн, би сэлсэн гэл дотор халцаал ингээл явдаг те. Тэг чин бодогч амар яруу найрагч гүн ухаантан дөрвөн хилтэй мундаг хүн байсан байна шүү дээ. Яруу найраг эднэр өчтдөг байсан. Манж хилтэй эднэртэй томс хэд хүмүүс байна. Данзан ямар мундаг гэж яаж харуулж байна те. Тэгээд энэ болгоноос нь бид нэр яаж хэвчээ чинь яалчгүй тэр ялангуяа жигчдүүн тэр өглөө үер мөр кадр тэр олонний хэсгийг найруулсан дүрний сонголт үг гайхалтай шүү дээ. Төгсөлтөө. Яах гэж байгаа. Одоо сугасаа тэгээд зохиол дутагдаад энэ л гэж яриад байгаа. Одоо тэнтэй та хэр санал нийлж байна? Үнэ. Диалог тийм. Диалог. Яа би нэг тэр хэцүү англи нэг хүүхдүүдийн тухай телевизээр явсан шүү дээ. Гэхдээ бүр айгүй хөр би бүр хүүхдүүдтэй сууж үздэг байсан. Хөрх оруулаад ажиг. Дараа нь тэр нэг эмчнэрийн тухай сериал хийсэн үндсэн телевиз. Чи бодоо сургуулаа төгсөөд хэдхэн жил болцсон хоёр найз эмч уулзахгүй 2 3 жил болоо уулзж байгаа байхгүй. 30 гарцсан залуучууд. Яг 60-таа өгөн шиг ярьж байхгүй. За сайн уу хөө? Өөхөө сайн хөө. За дажгүй хаваржаа сайхан биз дээ. Сайхан хөөхөө гэж диалог бичиж байгаа үнэл чадвар тий.
30 гарсан залууч яах вэ? Гар мараа тав зөхиод нэтэрээ те шал гүн чин хэдэн жил уулзаагүй найз шүү дээ хоёр. Оюутан бахта галзуу найзууд байсан те. Тэгээ би яаж гарах хэрэгтэй л да. Юу шүү дээ. Айгуу муухай санагдсан. Тэг ямар муухай хиймэл зялаа. Одоо сүүлийн үед ревю бичдэг, шүүмж бичдэг бас залуучууд гарч ирээ. Энэ бол хөгжилд маш нөлөөтэй те. Гэхдээ явжиг. Яг гэвэл нэг хэсэг юм байсан. Манай би ч кино судлаач өсдөг гэсэн шүү дээ. Магистр цол маань кино судлаач байхгүй. Башид. Тэгээд нэг Прагийн их сургууль лекц уншдаг мундаг багш юм аа. Анжи Гүйш гэдэг Андрей Хадас гэсэн үг. Нэр нь тэр тэгдэг байсан. Та нар кино шүүмжүүднээ бичиж байхдаа өөрийгөө шүтэж бити бичээрэй. Ийм гэдэг юм л да гоё юм бичсэн. Дараа нь уншаад өөрийгөө би ямар мундаг ухаантай хэрэглэв. Би яаж би ингэж бичиж чадж байна. Ингэж юмд бити орж өөрийгөө алаарай. Наа чин буруу зам руу явж байгаа юм шүү те. Боддоор киноныхоо тухай кино шүүмж бичдэг аргачлал шүү дээ. Тэгэж бичээрэй гэжсэн. Тэгээд мэрэгжлийн тэр бол мэрэгжлийн судлаач хүний тухай бичсэн юм төлөөлж өгдөг гэсэн байхгүй. Тэгсэн чинь 2 жилийн өмнө би энэ Польшин кино өдөр сургуультай зохион байгуулад тэгээ нэг мастер класс ордیں۔ Тэгээ Кай Климак гэдэг энэ яг сошиалар киног бичиж болоод яг подкастингээр шүүмжилдэг шүүмжлэгч юм ихтэй авдаггүй. За. Тэр тэгсэн чинь надаа хичээлдээд гэж ярьж ирсэн. Краковын урлаг судлалын тэнхимийн кино судлалын хичээл дээр профессор нь миний подкастингийг үзүүлчихэд киног яаж ингэж шүүмжилж болохгүйгийн хамгийн муу жишээ гэж миний подкастыг ярьсан. Би ч үхтлээ баярлсан гэж байна. Яагаад гэвэл миний подкаст жишээ болж очиж штийгээ баярлаад байгаа. За. Тэг яад юм бэ? Би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна. Орчин үеийн өөрийгөө илэрхийлэх шууд хүмүүстэй communication хийх арга энэ онлайн шүү дээ. Подкаст шүү дээ. Миний үзэл бодол шүү дээ. Дургуул унтраач шүү дээ. Тэг махчин гоё ярьж байгаа. Николас Кейж гэж жүжигчин биш үү Холливуудын. Тэрний уран бүтээлийг манайр судалж хийж л дээ. Гэхдээ айгүй өрмөц талаас нь. Кино болгон дээр тэр хүний өссөний засалт яаж өөрчлөгдсөн бэ? Яагаад ингэж зассан бэ гэдэг талаас нь хөөцөн чинь. Дүрийн судалсан байхгүй. Маш гоё тийм ээ. Гоё өнцөг байна тийм. Гоё өнцгөөс нь олж ирсэн. Шүүмж бас сайн угаасаа хөгжиж байгаа л да угаасаа. Киногоо дагаад хөгжиж. Тэгээд нэг чинь ледэ яаж бичих вэ? Ревю гэж юу юм? Яг шүүмжин гэж юу юм? Шүүмж хэдэн утастай байх хэвээр. Яг тэр шинжлэх ухааны хиллэгтэй байх хэвээр юм уу? Инженер байх хэвээр юм уу те? Ингээд тустай аргачлалтай авах нь шүү дээ. Тэгвэл та баг энэгээр нэг сургалт явуулчмаар юм шүү гэн. Яг аргачлалын зөв техник. Энэ багш нар явж Польш багш нарын хичээл бол оруулдаг шүү дээ. Оруулж байгаа. Энэ жил гэхдээ үг баха. Энэ жил дууны найруулагч авчраа гэдэг шиг үлээ. Намар дахиад хийн л дээ Польшин кино өдрүүдээ. Польшин кино өдрүүдээ энэ жил романтизм гэдэг Польшин романтизмын үеийн киноны үсэтвэр Анжи Вайдагийн 50 жилийн өмнө хийсэн кино хэдий. Хоёр ангитай айгүй мундаг кино. Тэрийг гол кино болгоод тэгэл гаргад юм уу гэж бодол байж байна. За баярлалаа тэнд ирсэн дээр. Таны ирээд ажилд нь амжилт хүсье. За их баярлалаа. Танаа энэ подкаст ч гэсэн олон хүнд хүрж байгаасаа ингээд хэрэгтэй юм ярьж байгаа бол миний яриач уу хэрэгтэй бусад гоё найруулагч сонирхолтой яриа өрнүүлээд олон үзэгчтэй болж дэмжлэг хүлээгээсэй гэж дүүдээ хүсье яриа да. За баярлалаа. За баярлалаа үзэгчтэй.